өндөр давхартай барилга дээр өгөхөд хоёр асуудал байгаа. Улаанбаатар хот өнөөдөр ашиглалтын шаардлага хангахгүй 672 барилга үүнээс засаг даргын захирамж гараад барилгажуулах захирамжтай 215 барилга. Улаанбаатар хотод одоо 5551 барилга газар хөдлөлтөөр төсвөргүй гэдэг ингээд дүгнэлт гарцсан. Бид нар энэ барилгыг төрийн мөнгөөр хийж чадахгүй. Тэгээ иргэдээсээ санал аваад дахин төлөвлөлтөнд оруулаад хувийн хвшил хийхээр хотын төвч учраас эхлээд барилгыг нураана. Иргэдтэй зөвшөлдсөн, иргэдийг дордуулахгүйгээр байранд оруулна, нүүх мөнгөний өгнө, түрээсна гэхээр маш өндөр зардалтай ордог учраас хувийн хвшлүүд мөнгөө гаргаад дахин төлөвлөлтөөр өндөр барилга хийх болчиход идэв. Өндөр барилга хийхээр Улаанбаатар хотын ансамбл алдагдаад нэг гад 800-аас их байвал өндөр нэгшилтэй. Хүн ирүүл байх нь нэг гад дээр 400 хүнээс доош орсон суучид ирүүл байна гэдэг одоо энэ үзүүлэлт архитектор олон улсын юунууд байгаа. Улаанбаатар хотын зарим байрлалууд дээр бол бүр 1000 гараа авцсан байгаа. Баянзүрхийн 42, 43, 41 гэдэргээд ингээд хаан уулын Баянзүрхийн зарим. Тэгэхээр бид нар энийг ойлгоод сая өнгөрсөн жил нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлаар баг тойроо 40 мянгатын эсхийг хязгаарын бүс тогтооцсон. Өмнөх ингээд өгсөн захирамжн дээр иргэд маань нөгөө талаас ашиглалтын шаардлага тэнцэхгүй байранд болчиход байдаг. Бизнесүүд орж хийхээр зардал нь өндөр болчиход байдаг учраас өндөр барилгын зөвшөөрлө өгч ирсэн үед байгаа. Энийг бол нийслэлийн орон сууцны корпорац НОСК гэж байгаа. Дээрээс нь нийслэлийн орон сууцны агентлаг Улаанбаатар орон сууч үйдсэн. Тэгээд энэ бол яг энэ хэсгээр ингээд таарсан. Бид нар энэ дээр бодлого барьж байгаа учраас баг тойроо их тойроо 40 мянгатаа бол хамгаалцсан байж байгаа. Цаашид Улаанбаатар хотын яг энэ бас нэг зовлон байж байгаа. Би яг энэ төлөхөд одоо та бол өөр архитектор хүн биш үү? Улаанбаатар хот 20 40 батлагдахгүй байна. Ерхий төлөвлөгөө. Ерхий төлөвлөгөө батлагдчихвал бид нар хэсэгдсэн төлөвлөгөөгөө батлагдаад хэсэгдсэн төлөвлөгөөгөөр захын бүс, нам орон сууцны бүс, өндрийн бүс ингээд тогтоогоод ингээд хөгжүүлэх гээд байдаг. Цаашаа Агийн даалгавар ингээд бүсүүд нь батлагдчихвал Агийн даалгавар руу явах гээд байдаг. Тэгээ их хурл дээр ингээд 20 40 маань батлагдахгүй жил гарan болчлоо. Манай гишүүд маань байгаа учраас Улаанбаатар хотынхоо 20 40 ерхий төлөвлөгөөг бас дэмжиж өгөөрэй гэж бас гуймаар байна тий.